Сайн байцгаана уу? Манай сувгаар орчин үеийн суудсны дизайн, барилгын шийдлүүдийг сонирхон үзэж байгаа танд баярлалаа. Өнөөдөр бид асфальт шинглаас буюу дээврийн хавтангийн талаар ярилцах болно. Асфальт шинглаас нь барилгыг дээвэрлэхэд ашиглагддаг уян хатан, удаан эдлэгээтэй хямд төсөр материал юм. Бүтцэн файбер материалаар хийгдсэн үндсэн суурийг асфальтаар бүрж, жижиг чулуулган, хучлагаар хамгаалсан гадаргуутай. Асфальт шинглаас нь тэрий тайв, архитектурал болон лагшери шинглаас гэх 3 төрөл байдаг. Тэрий тав шинглаас. Нэгэн төрлийн хээтэй, энгийн харагддаг, хямд үнэтэй суурлуулахад хялбар. Архитектурал шинглаас. Давхарласан бүтэцтэй, илүү зузаан, бат бөх, байгалийн мод чулуу мэт харагддаг. Лагшери шинглаас. Тансаг дээд зэрэглэлийн харагдах байдалтай, хамгийн бат бөх, урт настай. Асфальт шинглаас нь удаан эдлэгээтэй материал бөгөөд ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэлийн технологи, чанар, суурлуулалтын зөв байдал зэргээс шалтгаалan 20-50 жил хүрч болно. Зөв арчилгаа чанартай суурлуулалт хийсэн тохиолдолд удаан хугацаанд бат бөх байж, байшингийн дээвэрт өндөр хамгаалалт үзүүлдэг. Асфальт шинглаасын бүтцэн дуу чимээг сайн шингээдэг тул бороо, салхи зэрэг байгалийн үзэгдлээс үүсэх чимээг багасгадаг. Мөн шилэн хөвөн асфальт давхарга нь дулаан тусгаарлалтыг хангаж, барилгын дотор температурыг тогтвортой байлгахад тусалдаг. Ингэснээр эрчим хүчний хэрэглээг хэмнэж, амьдрах орчны тав тухыг сайжруулна. Асфальт шинглаас нь хүйтэн хүнд өвлийн нөхцөлд бэрхшээлтэй байж болох бөгөөд хэд хүйтэн температурт хагарч гэмтэх магадлалтай. Энэ нь материалын уян хатан чанараас шалтгаалan хүйтэн хөлдөлттэй нөхцөлд хагарч муудах эрсдэлтэй байж болно. Гэхдээ хамгийн сайн чанарын асфальт шинглаасыг ашиглах, зөв суурлуулах, температурын тохиромжтой нөхцөлд суурлуулах нь эдгээр эрсдлийг бууруулахад туслана. Асфальт шинглаас нь суудсны дээврийн хамгийн түгээмэл эдийн засгийн хэмнэлттэй шийдлүүдийн нэг юм. Та өөрийн байшиндаа тохирох загвар төрлийг сонгож, удаан эдлэгээтэй, гоёмсог дээвэртэй болохыг хүсвэл магадгүй энэ нь танд хамгийн тохиромжтой шийдэл байж болох юм. Энэ бичлэг танд таалагдсан бол лайк дарж, сувагт маань бүртгүүлээрэй.